Энэ оны эхний 10 сарын байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. За захиргааны зөрчил 2800 гаруй бүртгэгдсэн байна. Гаалийн ерөнхий газрын дарга Ганбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагада авилгалтай тэмцэх газраас тэдний дөрвөн албан хаагчийг авилгын хэрэгт холбон шалгаж эхэлсэн талаар дурдсан байгаа юм. Тэдний тоонд гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дараагаар ажиллаж байсан Оюун Дэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Бат Огтох, гаалийн улсын байцаагч Оргилмаа нарыг бусдаас хээл ахуул авсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268-1, 268 дугаар зүйлийн 268-2, 269 дугаар зүйлийн 269-1, 270 дугаар зүйлийн 270-ын 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс Батлан даалтад гадуур шалгуулж байгаа юм байна. За сүүхийн шийдвэрээр Оюун Дэлгэр Бат Огтох нарыг албан тушаалаас нь түтгэлзүүлсэн байна. Харин гаалийн ерөнхий газрын замын үүддэх гаалийн улсын ахлах байцаагч Насан Бат нарын 3-4 хүнийг Монгол улсын хилээр 20-т бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж эхэлжээ. За товчхондоо гаалийн ерөнхий газрын нийт 8 албан тушаалтныг хуулийнхан одоогоор шалгаж байна. За зарим мэдээллийн сайтуудаар гаалийн ерөнхий газрын дарга Ганбаатыг авилгалтай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. За харин Ганбаат дарга дээрх мэдээллийг үгүйсгэж албан ёсоор авилгалтай тэмцэх газраас өөрийг шалгана гэж мэдэгдээгүй. За ажлаас халагдаж гаалийн байгууллагын нэр хүндийг унгаж байгаа нэр бүхий хэдэн нөхөд намайг авилгалтай тэмцэх газарт шалгуулна л гэж байсан. За тэд авилгалтай тэмцэх газарт хандсан эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ би авилгалтай тэмцэх газарт шалгуулахад бэлэн байна. За надад хийсэн гим нүгэл байхгүй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагатаа дурдсан байсан юм а. За гаалийн ерөнхий газрын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэгт холбоотой шалгагдж байгаа. Яг одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Өнгөрсөн хавар гаалийн ерөнхий газрын дарга солигдож шин даргыг дагаад тус байгууллагуудын орон тооны бүтэц данхаасан 110 орчим албан тушаалтан хууль бусаар гаалийн байгууллагад шингэсэн байсныг Ганбаат дарга тайлбарласан юм а. Тэрээр даргын судалдаа буцаж ирээд дээрх төрийн албаны шалгалт өгөлгүй гаалийн байцаагчийн нэр зүүсэн 70 албан хаагчийг ажилласан зөвлөсөн байна. Ганбаат дарга энэхүү үйлдэл хуулийн дагуу гүйцэтгсэн гэж мэдэгдсэн. За цаашид гайл татварын байгууллагууд нэгдэн тус бүтцээр дээрх хоёр байгууллагаас 370 албан тушаалтныг цомхотгож 1.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэсэн шийдвэрийг засгийн газар гаргасан. Энэ тухайд Ганбаат дарга гаалийн анхан шатны нэгжийн ажилтан удирдлагуудыг цомгохдохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм а.